Сайн байцгаана уу эрхэм мөндөд үзэгчдээ. Гэрэл подкастын энэ удаагийн дугаар үг эрхэлж байна. Подкастыг хүлээн авч үзэж байгаа та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Гэрэл подкастаараа дамжуулан бид ном унших ямар гоё юм бэ? Номыг эрхэнглэн гаргаж байгаа, ном бичиж байгаа, номыг орчуулж байгаа хүмүүс ямар сэтлэр номоо гаргадаг вэ гэдгийг танилцуулахыг зорж байна. За яг энэхүү сэдвийн доор бид нэг үйлрэл буюу 7 удаагийн 7 цуврал подкастыг та бүхэндээ хүргэх болно. Энэ удирлын подкастын маань 2 дугаар дугаар та бүхэндээ хүрэхэд бэлэн боллоо. За манай 2 дахь дугаарын зочноор хэл шинжлэлийн магистр, орчуулагч Жавзан Долом эгч маань бидний урилгыг хүлээн аван подкастт маань оролцохоор иржээ. Тэгээд урилгыг маань хүлээн авч подкастт оролцож байгаа танд маш их баярлалаа. Баярлалаа. Тэгээд манай Жавзан Долом эгч сэтгэлийг хангах өөрчлөлтүүд гэдэг энэ гоё номыг орчуулж байсан. Тэгээд үүнээс гадна олон гоё номыг орчуулсан байлээ. Тэгээд та ер нь өөрийнхөө талаар тавчхан танилцуулахгүй юу? За би нөгөө Монгол Campus Crusade for Christ гэдэг байгууллага гэдэг хүмүүс кампус гэдгээр явдаг. Оюутны хөдөлгөөнөөр нь таньдаг. Энэ байгууллагт 10 жил ажилласан. Тэгээд энэ хугацаанд өөрийнхөө чаддаг мэддэг зүйлээр эзэнтэй үйлчлэе гэж шийдээд ерөнхийдөө нэг олон жоох хүүхэдтэй гэртээ байдаг болохоор гэрийнхээ хүүхдүүдэд харангаа хийж болох ажил юм байна гэдэг утгаар бас тэгээд бизнес өгсөн одоо нэгэнт мэрэгчлэн тийм болохоор ном орчуулж эхэлсэн уулын солонгосны орчуулагч тэгтээ яалтчгүй ингээ англи хэл сурахаасаар аргагүй болоо тэгээд ер нь дандаа сүүл үед англиас ном орчуулж байгаа тийм. Тэгээ зөвхөн ном орчуулах нь гэдэг маань өөрөө номын үг болгонтой ингэж нэг үрчлэн ингэж уулздгаараа илүү онцгой бас завшаан гэж би боддог. Тэлгэж байгаа санааг нь гаргаж ирж байна. Яа тэгэхээр магадгүй бид ингээ монголоор уншиж байхдаа ингээ гүйлгээд уншдаг ингээд ингэсэн байна гэл заримдаа эргээд харахад ингээ нөөсөө ойлгоогүй гүйлгээд аваа гарсан байдаг бол яг орчуулж байгаа хүн бол үг болгонтой тулдаг учраас илүү тэр номыг ойлгож зохиогчтой илүү их холбогддог юм шиг надад санагддаг. Тэгэхээр ном орчуулгаар айгүй сонирхолтой байдаг. Тас одоо сэтгэлийг хангах өөрчлөлтүүд бол итгэгч хүмүүсийн дунд нэлээд одоо өргөн дэлгэрсэн гарснаасаа хойш нэлээд олон хүмүүс уншсан юм алдартай ном болчиход байгаа шүү дээ. Тэгэхээр та одоо энэ номыг гаргасан байна. Өөр ямар номон дээр та ажиллаж байсан бэ? За тэгээ ерөөхдөө яг нөгөө кампусаас гаргадаг номнуудаар нэлээд ажиллаж байсан. Тэгээ сэтгэлийг хангах өөрчлөлтөөс гадна төсөл тачаал гэдэг хос ном байдаг. Тэрний хүсэл дээр нь ажиллаж байсан. Тэгээд гэр бүлтэй хүмүүс нэлээд мэддэг хос багна гэж зурвал бибис судлал байдаг. Тэрний бас номнуудыг орчуулж байсан. Тэгээд үлэм дотоод амьдрал гэдэг бас нэг ном байгаа тий. Эдмонд Чампастрын. Тэгээ ерөөхдөө нэг 10 гаруй ном байгаа. Одоо номнуудаа та яг орчуулахдаа энэ ном зүгээр юм байна гэж та өөрөө сонгодог уу? Эсвэл одоо Campus Crusade-д ажиллаж байгаа хугацаанд та багаараа ярилцж байгаа шийддэг байсан уу? Яаж номоо сонгодог байсан бэ? Ерөнхийдөө яг хос баган ном маань болохоор гэр бүлийн амьдрал үйлчлэлээс гаргасан. Тэгээ гэр бүлүүд зориулаад энэ ном гаргах гэж байна гэд санал тавиад тэр ажилд нь оролцсон. Тэгээ ерөнхийдөө би бол яг өөр тийм таалагдсан тийм номнуудаа аягүйх орж ажилладаг. Тэгээд тэр хос баг нь бол ингээм уншаад үзэхэд маш таалагдсан учраас энэ номыг хүмүүст хүргэх ёстой юм байна гэдгээс нь орчуулсан. За сэтгэлийг хангахыг ч гэсэн бас хамт ажилтдаг гэж байна санал болгоод тэгээд уншиж үзээд үнэхээр яг ингээд эзэнтэй уулзсан тийм болохоор яг орчуулъя гэж хийсэн. Ерөнхийдөө ингээд таалагдсан номоо дийлэнх 70% нь орчуулдаг. Нөгөө тал нь болохоор яг байгууллагын орчуулж байгаа номнуудаас орж ирнэ. Гэхдээ мэдээж айгүйх таалагддаг учраас баяртай хийдэг ба. За одоо сэтгэлийг хангах өөрчлөлтүүд номынхоо яг чухал хэсгүүдийг подкастаараа дамжуулаад хүмүүстээ хүргэе гэж бодож байна. За тэгэхээр сэтгэлийг хангах өөрчлөлтүүд номын зохиогч Henry Cloud гэдэг хүн байт юм байна. Түрүүн та дурдчихсан те нэлээ юм алдартай зохиолч байдаг, сэтгэл судлаач хүн байдаг гэсэн те. Тийм тэгээд энэ Henry Cloud гэдэг зохиолч маань ерөнхийдөө бусд хүмүүс нөө Boundaries гэдэг номоор нь одоо барууны оронд бүр айгүйх мэддэг. Маш алдартай зохиолч байгаа. Тэгээ Henry Cloud, John Townsend гэдэг хоёр хүн хамтарч бол номоо
бичсэн тэр Хилцааг гэдэг номыг. Тэгээ Хилцааг одоо монголчууд ч гэсэн бас мэдж байгаа. Одоо би хэлэхээр шууд мэднэ те. Одоо хүүхдийн одоо Хилцааг гэдэг номыг нь хүүхдээ их захтай болгох нь гэсэн нэрээр гарсан байгаа. Тэгээд нөгөө өргөл нөхрөлийн Хилцааг гэдэг нь болохоор өргөл нөхрөлөл тавигдах Хилцааг гэсэн нэртэйгээр гарсан байгаа тий. Тэгээ энэ маань болохоор ингээ ерөнхий бас том хүмүүс зориулсан Хилцааг гэж байгаа. Тэгээд удирдгчийн Хилцаа, эхнэр нөхрийн Хилцаа гэдэг юм уу аюул олон цуврал. Тэгээ энэ бүтээлээрээ Henry Cloud, John Townsend термин маш их алдартай. Тэгээ энэ Хилцаа гэдэг ойлголтыг тэгээд гаргаж ирээд энэ Хилцаа гэдэг ойлголтыг нөгөө итгэгч хүмүүст буулгаж ойлгомжтой тайлбарлаж өгснээр аюу онцгой бүтээлүүд гэж би боддог. Тэгээ ялангуяа итгэгч хүмүүсийн хувьд нэг ялан нэг юм хандлага байдаг шүү дээ. Бүх юмыг ингээд залбирлаар шийдэж бүх юмыг ингээд би тэрийг ингээд нөгөө жоохон агшлан тэгэлмээс сүнслэгжүүлнэ гэдэг аах тий. Бүх юмыг ингээд сүнслэгжүүлээл тий. Бүх юмыг ингээд сүнстэй холбоол тий. Тэгэл одоо өвдсөнч залбираал болчин тий. Сэтгэл өвдсөн залбираал болчин тий. Яасан ч бүх юмыг ингээд залбирлаа. Битээр муудал цонголт залбираа болчин гэдэг. Гэтэл харилцааны асуудал өөрөө харилцаа дотор л шийдэгдэх ёстой тийм ээ. Тэгэхээр бид нэр яг өвдгөөрөө өвчнөдөө таарсан юм удаг шиг сэтгэл өөрөө бас яг өвддөг тий. Тэгэхээр энэ сэтгэлийн өвчнийг бас яг энэ сэтгэлийнх нь аргаар бид нар эмчлэх ёстой байх нэ гэдгийг маш сайн гаргаж ирсэн бүтээл байдаг. Тэгээд энэ ном маань ерөнхийдөө яг тэр Хилцаа гэдэг аюул олон цуврал ном байна шүү дээ. Тэд нар болохоор энд нэг бүлэг болоо орцсон байдаг байхгүй юу? Тий. Тэгээд өсөл хөгжилтөнд шаарддаг одоо энэ байгаа улам бүр баяр хөөртэй сэтгэлээрээ эрүүл сарвал нэгэн болоход туслах дөрвөн алхмын нэг маань Хилцааг байх нь шүү дээ тий. Тэгэхээр энэгээр маш алдартай. Тэгээд яг итгэлийг эзэн дөр маш их хайртай. Тэгээд итгэлийг сэтгэл зүйтэй гайхалтай хослуулсан. Тэгээд өөрийнхөө нөгөө олон хүнтэй ажиллаж байсан туршлагаараа бас маш юм ойлгомжтой жишээнүүдээр баяжуулж өгсөн болохоор уншихад ойлгомжтой байдаг. Даны Монголын ном шиг биш байдаг. Тэгж намаа ер нь бичдэг. Тэг яг нөгөө тэгж бичигдсэн болохоор нэлээ юм газартаа буусан ном болов гэж надад санагдчихсан байхгүй юу. Анх олонгууд яг хэдэн он гарлаа сэтгэлийн хурцлтууд чинь. Ковид үеэр олчулсан шүү дээ гэсэн. Тийм ковид үеэр гарсан. Тийм ковид үеэр гарсан. Тийм тэгээд яг анх уншиж байхад бодлонгууд яг тэгж бодогдчихсан байхгүй юу. Яг ингээл зөвхөн сүнслэгээр ингээ бүх юм шийдэгдчихдэг юм байна штэ. Одоо бараг л тэг хүн алдаа гаргавал өө чи бараг залбираг болохоор ингэсэн юм биш үү? Чи бараг ингээд бурхантай ойрхон биш байгаа болохоор чи ингээ унж байгаа юм биш үү? Чи ингээд амьдрал чинь болохгүй байгаа нь чиний ингээ амжилт гаргахгүй байгаа нь тэг ингээд гэр орныхонтойгоо харилцаа чинь болохгүй байгаа нь бүгдээрээ ингээ чиний сүнслэг байдалтай холбоотой штэ гэд бурхан дотор буруутгал байхгүй гэж ярьсан мөртлөө яг үнэндээ яг даалдуур тэр үгнүүд бүгд ингэж буруутгал болж ирээд байгаа юм шиг. Гэхдээ даагтшгүй хүнд ачааг та нар тавьдаг штэ гэдэг тэр үгээр хэлсэн байдаг тий. Тэгэхээр энэ номыг гарснаар яг надад яг энийг уншиж байхад яг ямар сэтгэл төрсөн бэ гэхээр одоо нэг шоконд орно гэдэг штэ. Маш их юм хямарсан нэг талаас айгүйх баярлсан нөгөө үннийг мэдгч айгүй гоё штэ. Үнэн бидрийг чөлөөлдөг тий. Гэхдээ тэр үнэн нь хатуу байхад айгүй өвддөг. Тэгээд би яг ингээд 30 бараг 5 6 та уншиж байгаа байхгүй. Тэгээд яг бурхантай хараад би өөрөө ирэхгүй ингээд орилсон. Би одоо ингээд те бараг амьдралынхаа те 70 насныг бол талын насалчаад одоо энэ бүтэн намыг би яаж хэрэгжүүлэх юм ч гэх юм уу те. Яг эзний үнээрээ маш их уйлсан, маш их хямарсан, эргээд эндээсээ босгоод аягүй хүнд байсан. Тэгээд яг энэ миний итгэлийн те би ч одоо бараг 2001 аманаас илүү цуглаанд явсан байхгүй юу. Тэгээд энэ бараг 20 жил цуглаанд явсан миний энэ итгэл айгүй буруу суурьтай байсныг харахтаа бүр тэр бол үнэхээр даад авшгүй айгүй хүнд цохилт болж байсан байхгүй. Тэгээд бид нар айгүй олон юмыг буруу ойлгодог байсан юм байна. Айгүй олон бид нар сүнслэгжүүлдэг. Дэндүү олон юмыг бид нар энэ бол дэлхийн юм, энэ бол сүнслэг ингээ хуваачдаг. Тийм болохоор хүний хүртэл ингээ те одоо ингээ харилцааны асуудал, бодит асуудлуудыг сүнслэгч гэдэг юм уу те. Нөгөө сүнслэг юмыг ингээ бодит гэдэг ч юм уу те ингээ одоо чи ажлыг ингээл наа чин бол дэлхийн бодит юм. Энэ бол баг муухай юм чи мөнгөний төлөө явчих ингээл цуглаан дээр л байж гэх гээд ч гэдэг ч юм уу те. Нэг бол ингээл ажил хийсэн цагтаа хүн айгүй гэмшилтэй байсан цуглаан дээр ярил үйлчилдэг те. Тэр хүн чи амрах хэрэгтэй шүү. Тийм боломж олгохгүй ч юм ингээд дэндүү хүнийг ингээд аимшигтайгаар ингээд бүр хуваахыг оролцсон байсныг энэ ном аягүй гоё нэгтгэж өгч байгаа санагдсан. Тэгээд би өөрөө анх удаа би чинь те венерийн сэтгэлтэй, сүнстэй, биетэй энэ болгоомж юм бодит юм байна гэдгийг хүлээж авах надад тусалсан. Тэгээд яг уншичаад энийг бүх хүн уншаасаа те яг тэр хэдэн хүн англи хэл мэддэг юм те. Тэгээд дээрэс нь энэ ном хамгийн муухай нь ингээд урлагийг харах юм бол 1990 онд гарсан ном байхгүй.
Тэгээд би ингээд хиндэ ч юм бэ гомдлоо дуур хүрээд 90 онд гарсан номыг одоо яагаад орчуулаагүй өнөөдөр болтол ингээд явуулсан юм. Англи хэл мэддэг одоо ах эгч нартай уурлаад ах шиг. Тэ. Тэгтээ яг яг эзэн өөрөө бүх юмыг цагтаа хийдэг те магадгүй бидний одоо монгол итгэгчдийн яг энэ хатуу үнийг ойлгох одоо тэг төлөвшил нь болсон болохоор эзэн намайг орчуулахыг бидэнд зөвшөөрсөн байх гэж яг боддог. Өмнө нь бол бид нар бол баг энийг гаж урсгал гэж хүлээж авсан 10 жилийн 20 жилийн юу гэдэг байгаа те цуглаан дээр л ажиж авах хэвээр бүх юмыг залбираал шийдчихин те гэх байсан баг. Тэгтээ яг одоо бид нар өнөнд гүйцэгдсэн энэ цаг үед нэг л юм болохгүй байгаа бид нар мэдээд байгаа шүү те залбираад болохгүй шүү. Битэргийн харилцаа болохгүй шүү те. Тэгэхээр яг энэ дээр бол яалтчгүй яг эзэн л өөрийнхөө цагт өөр ажиллаа хийсэн. Тэгээ тэнд нь бас ингээд оролцож чадсан даа баяртай байдаг. Баярлалаа. Тэгээд яг саяны хоёулангийнх нь ярьсан энэ хэсгийг болохоор номон дээр бас гоё хэлж байгаа. Хэрвээ ах トゥ чинь эсвэл эгч トゥ чинь нүцгэн өдөр тутмын хоолоор дутагдаж байхад нь та нарын нэг нь тэдэнд амар тайван яв дулаац хвалтгай, цад хвалтгай гэж хэлчихэд бидэнд хэрэгцээтэй байгаа зүйлсийг тэдэнд өгөхгүй бол ямар аимшигтай вэ гэж хэлсэн байдгаа гэдэг. Тэгээ бид нар зүгээр л одоо бурхан бүх ажлыг нэгээд бид нар зүгээр л бурханд одоо за энэ ингэсэн байгаа юм шүү, тэр тэгсэн байгаа юм байна шүү гэдэг нэг тийм мэдээлэл чинь үүрэгтэй бол биш. Бид нар бурхантай хамтарч ажиллаж явах хэрэгтэй. Биднээс одоо нөгөө үүсгүй итгэл өхмөл гэдэг шиг биднээс ямар нэгэн байдлаар үүс гарч явах хэрэгтэй байна гэдгийг энэ номон дээр их хүний ингээд уурлаад тэ загнаад чи ингэх ёстой тэгэх ёстой гэж байгаа юм биш. Яг нэг гоё тайлбарлаад нэг тийм бүр яг уг суурнаас нь ойлгуулахаар бичсэн байсан байхгүй. Тэр их сэтгэлд анх уншиж хахад хүрчээсэн. Чамаа хийсэн чи харин яг санчлаа. Намаа орчуулж явахдаа зарим өдрүүдэд ингээд би яг бурхантай муудалцсан гэх юм уу да одоо тий номтойгоо одоо зохиолчтой ч муудалцаад байгаа юм тий. Тэгээд ингээд намаа аваа шидчихдэг байсан байхгүй юу. Хүний ингээд тий бүр өөрөө ч мэдхийг хүсээгүй тий. Тийм юм далднууцуудыг ингээд нам дээр бичиж болд юм уу тий гэлтэй ингээд аюу их маргалддаг байсан. Тэгээд үнэхээр ингээд миний зурхны байгаа тэр муухай юм ингээд илчлэгдсэн байгааг харахад аюу хүнд байгаа юм чинь яг энэ бие биш гэдгийг харах аюу хүнд байдаг гэсэн тий. Тэгээд зарим өдөр ганцхан өгүүлбэр орчуулна тий зарим өдөр бол ингээд гаваа гайгүй шуурчин. Тэгээл энэ ном чинь яг ингээд нэг юм хүнтэй харьцаж байгаа юм шиг аюу сайн бичдэг зохиолч маань тий. Тэгээд яг заримдаа загнан, заримдаа зэмлэн, заримдаа аргатан те заримдаа ингээд зохиод авч байгаа ч юм шиг те тийм хүнд цочрол өгдөг тийм айгу сонин ном гэж энэ ном бол биш гэж би хэлдэг байхгүй ном бол биш яг юм хүн юм шиг те яг эзний дуу хоолой энэ зохиолч юм бас бидрийг ойлгочаасаа гэсэн те ойлгуулахыг хүсэн тэр дуу хоолой бүр ингээд бүр өндрөгдөж мэдрэгдэж те баг харагддаг яг тийм одоо баг хүн шиг те ном гэж намдаа айгу хайртай бүр ингээд яг тухайн орчуулж авах явцтай бол та бүр ингэж номороо амьдэрч орчуулдаг байна шүү дээ. Яг үнэн. Тэгээ нам чинь би хүүгээ баг хүүгээ гаргаад нэг сартай байхаас нь эхэлсэн байхгүй. Ковид үе байсан. Тэгээд 11 сар орчуулсан нөгөө нэлбэтэй байсан тий. Дундуур нөөрэ ковид тусаал, нөхөр ковид тусаал, хүүхдүүд ковид тусаал тий. Аяйгүй олон ингэж юм нэмийг давж туулж гарсан. Тийм болохоор яг түрүүний хэлдгээр нөгөө орчуулагч юм чи үг болгонтой суудаг тий. Өөний тэгж явах шиг байна гэд өнгөрөх хэрэг бидрэлт байхгүй шүү дээ тий. Тэгэхээр энэ зохиолчийн санааг бид нар мэдээж 100% гаргаж чадахгүй. Хоёр хэлний оронд тийм боломж угаасаа байхгүй. Тэгтээ аль болох зуулуу төхөөлөх, хэрлүү төхөөлөх, хэрэм тавлуу төхөөлөхийн тулд үг болгоны эргэлцгэл юм бол тэр үгээ ингэж лавлах тий. Тэгээд би яг нэг тэр Америк гिचлуугаа ингэж даал хүрэх гэж байгаа хүнтэй ингэж байн гутсанд баг 10-20 удаа ингээд видео кол хийгээл энийг би ойлгохгүй байна. Тэрийг би тийч энэ яг юу гэсэн үг ингээд айгүйх асуудаг байсан. Тэгээ сүулдэ нөгөөт минь энийгээд жааги чи хүүхдийн ном орчуулж болдгоо мөг. Тий Америк хүн хэрнээ би зармыг нь ойлгохгүй би пастраас асуу би гिचтэйгээ зөвлөгээд айгүйх наттай тэгж харилцдаг байсан. Тэгэхээр намыг бидрэлт ингэж хайн орчуулах боломж бол байхгүй. Тий энэ зохиолчийн намыг бид аль болох эзэнд нь хүргэх ёстой. Гэхдээ тэр эзэн маань нөгөө анхны зохиолчин бичсэн хэллэлээр уншихгүй гэдгийг бас аягүй сайн санах ёстой. Аль болох англи хэлээсээ холдож монгол хүн уншаалтыг тэр одоо малчин байна уу, хүүхэд байна уу, эмч байна уу тий хинч байсан уншаад ойлгохдаг болоосаа гэдгийг байнга бодож ирсэн учраас маш их хугацаа орсон байгаа. Тийм бас ээж минь аягүй их тусалдаг монгол хэл уран зохиолын багш аахгүй тий. Тэгээд ээж минь бүх зүйл уншлагаас гэж.
Стогоо монголоор уншихад бол ямар ч тийм саад бэрхшээлгүй зарим номнууд чинь ингээл төгтрэл төгтаг гээл нэг уншихад ингээл удаад байдаг шүү дээ. Тэгмүүд энэ ном бол бас нэг тийм гоё нөө урсаж уншигдана гэдэг шиг гоё хурдан уншигдчихсэн. Ном маань бол бас нэг нэмгэн ном бол бас биш 300 гаруй хуудастай. Одоо их монгол хэлээр орчуулагдсан номнууд нэг тийм дунджаар 180 200 орчим хуудастайгаад байдаг шүү дээ. Тэнгүүд тийм би болохоор цагт баригдаж том уншдаг болохоор тэрийг мэдээд тэгээд энэ ном болонгууд цаанаасаа л нэрэл яг тань хэлж байгаа ш найзтайгаа ярьж байгаа юм шиг гоё ном байсан. Бид нар яг үнээрээ байх яг ямар юм бэ гэдгийг нэгдүгээр хэсгээр их дэлгэрэнгүй ярьж байгаа шүү дээ. Тэгээ бурхан бид нарыг яг байгаагаар минь хүлээн зөвшөөрсөн. Тэгээд бурханы нэгүсэл ямар их юм бэ? Тэгээд тэр нэгүслийн ямар ихийг мэдж байгаа бид тэр үед үннийг хүлээн зөвшөөрөх ямар чухал юм бэ гэдгийг бас эхний хэсэг дээр аягүй гоё гаргасан байсан шүү дээ. Тийм. Энэ номноос авсан аягүй чухал нэг санаа болохоор би өөрөө өөртөө харилцсан юм байна гэдгийг мэдсэн надад аягүй сонирхолтой байсан. Ерөнхийдөө би бусд хүнтэй харилцсан, би бурхантай харилцсан гэл ийм хоёр харилцаа байгаа л гэж би боддог байсан чинь бурхантай харилцах харилцаа, бусдад харилцах харилцаа эргээд өөрөө өөртөө харилцах харилцаа. Энэ бүх харилцаан дээр үнэн нэгүсэл орж ирэх ёстой гэсэн байгаас. Энийг уншаад бид нар ингээд заримдаа бусдыг хүлээж авдаг те, заримдаа ингээд байдаг. Тэгтэл заримдаа өөрийгөө хүлээж авч чадаагүй аягүй олон байдаг байгаа байхгүй. Тэгээ эзэн одоо итгэр хүнийг уучлсан шиг намайг уучлсан юм а гэдгийг ойлгох өөрөө аягүй юм чухал ойлголт байсан миний хувьд. Тэгээд энийг үзчихээд хүн явж баргал те эзэнтэйгээ эхлээд би харилцаагаа мэдээж байгуулчлаа. Тэнгуут одоо би өөрөө өөртөө харилцаа сурах хэрэгтэй байна. Өөрөө өөрийгөө бурхныхаараа хайрлах, өөрөө өөртөө заримдаа үннийг бариад хатуу харилцах те. Тэгж байгаа болно дөө. За тэгж байгаа л хийчихье гэж те. Үнэн шаардах хэрэгтэй юмд үннийг бариад явах. Нэгүсэл шаардсан бас нэгүсэл ойлгохгүй л өөрөө хэд шахдаг хүмүүс байдаг шин. Ингээл цогсоо загуу шахаал ядарч унтлаа ажиллана те. Тэгэхээр өөртөөгөө харилцах харилцаа чи ямар чухал юм бэ те. Би өөрөө өөртөөгөө үннээр харилцаж ээж би бурхны өмнө үннээрээ байж чаддаг. Тэгээ би бурхны өмнө үннээрээ байгаа цагт би бусдын өмнө бас үннээрээ байгаасаа айхаа болдог, ичгээ болдог, бусдыг үннээр нь хүлээж авахтаа бас ингээ миний сэтгэл юм уужин болоод хүлээж авч чаддаг. Тэгээ энэ зүйлсийг ойлгох нь миний хувьд үнэхээр ингээд нүд нэгцэн. Тэгээ би аягүй олон хүнд хэлдэг байхгүй нөгөө цаг тоолыг чи нөгөө Христийн өмнөх Христийн дараах тоол гэваадаг шиг миний амьдралыг ингээ ногоо номноос өмнөх үе, ногоо номноос хойших үе гэж гараад ирсэн. Яг тэр энэ номныг уншихаас өмнөх би яг би бишээснийг би харсан. Тэр нь ингээд намайг аягүй олон хоногийн, олон сарын те ингээд ийм итгэрлийн юм л оруулсан. Тэгээ би мэргэжлийн сэтгэл зүйчтэй, христчин сэтгэл зүйчтэй уулзаад зөвлөгөөнд ингээд яг тасралтгүй зөвлөгөөр явж байгаа байхгүй. Тэгээ аягүй олон зүйлийг би ойлгож авсан. Тэгээ яг сэтгэл зүйн асуудлыг би сэтгэл зүйн хүнтэй нь очиж уулзчээ шийдэх хэрэгтэй байна гэдгээ сурсан аягүй гоё байсан байхгүй. Тэгвэл тэгэл би ингээл ээжтэйгээ уулзраа олж чадахгүй, тэг хүнтэй харилцаж чадахгүй залбираал байсан. Өвөр дун гарааг байхгүй. Би Библийг аягүй сайн уншдаг байсан тий. Би хичээсэн Библиэд дурсан аягүй олон юмыг би өөрөө хийх гэж хичээсэн. Тэгтээ тэр жинхэнэ байгааг байгаа байхгүй. Тэгтэл яг жинхэнэ өөрчлөлт орж ирэхэд тий би яг эзний өмнө өөрөө байж эхэлдэг. Энээр одоо жишээ авъя л да. Би одоо яг тийм чамд ингээ миний уур хүрчлээ гэж бодъё. Тэгтэл би тэр үед ингээ гаднаа итгэж уурж болохгүй гэдээ амар гоё нэг өгчлөө. Тэр үед эзэнд надтай ажиллах боломж гарахгүй. Би өөрийгөө тийм муухайг мэдэхгүй бас ингээ гаднаа энийгэл дотроо ингээл бөө юм би ямар ч гэсэн муухай хүлээгүй сайн итгэж гэж бодоод өнгөрч чинь. Гэтэл тэр үед би ингээ жинхнээсээ байсан байг. Би жинхнээсээ ууралсан байг. Буцаж ирээд гэртээ сууж хагаад бурхан надад миний ахаан тэр чинь буруу хийсэн гэж хэлэхэд би гэд өөрийгөө засна. Тэгэхээр би тэнд эзэн надтай ажиллах боломж гарч ирж байгаа. Тэгтэл бидрийг л Библиэд байгаа бүх зүйлийг ингээ хиймлэр те хэрэгжүүлж байгаа юм шиг те зөвхөн л ингээл гаднах хүмүүсээрээ л ингээл дагаал яваад байвал би өөрийгөө ч танихгүй, хүмүүс ч намайг танихгүй, бурханд надмайг засах боломж олдохгүй. Би өөрийгөө хинбэдийг насан туршдаач мэдгүй байх боломжтой байхгүй. Хуурамч төрхөөрөө бүх хүнтэй харилцаар байгаа. Тэгээ сүүлдээ жинхэнэ аль нь бивэ ч гэдгийг мэдгээ байлаа. Жинхэнэ би нь аль вэ гэдгийг ч мэдэхгүй төөрөлдөх бас эрсдэлтэй байгаа. Тэр өөртөөгөө уулзна, өөрийгөө байгаар нь хүлээн зөвшөөрнө, өөрийнхөө мэдрэмжийг танина гэд эдгээр зүйлс надад асар чухал байсан. Тэгээд ингээд яг өөрөөрөө байдаггүй байснаа тий. Би яг юунд туртай ингэсэн чи хариулж чадахгүй байгаа да. Аюу цочлолд орчихсон байхгүй. Тэгээд яг өөрийгөө хайхаа юм байна. Эхлээд эсвэл ингээ 2-3 жил бол яг ингээ эзэнтэй хамтдаа уйлсан, дулсан тий. Тийм яг юм заримдаа өхлийн хөндий шиг тий, заримдаа баяр хөөртэй.
тэгж явж байгаа. Тэгээ дэлхийн хөөрөөрөө байж чадж байгаа тийм. Би болохоор бас тийм алтхаас амар их одоо энэ номыг уншихаас өмнө гэж бас хэлж болох бах. Энэ номыг уншихаас өмнө болохоор би ингээд буруу байцгуудын эдгээс амар хайдаг байсан байхгүй. За одоо ингээд ажлуудаа амжуулж чадахгүй бол за энэ одоо ингээд 100% миний буруу болохоор хүн намайг буруутгах ч гэдгээс айгүй хайдаг. Тэгээд одоо нөгөө нэг ажил амжуулж чадахгүй байгаа зарим юм нь одоо миний буруугаас байж болох ч гэсэн үнэхэр чадаагүй юмнууд бас байна шүү дээ тий. Тэгвэл тэр болгон дээр би ингээд сул дараа болохоор миний ингээд бүх юм амжсангуудээ би ингээд сул дараа болохоор үйлчлэлүүдээ ингээд цагт нэг чадсангуудээ сул дараа болохоор би ажил үйлчлэлээр ингээд хооронд нь одоо сайн холбож чадаагүй ч юм уу эсвэл би ингээд сул дараа болохоор би ингээд хүн гомд очлоо. За тэгэхээр ингээд миний сул дараа байдлыг би өөрөө засч чадаагүй болохоор бүх буруудгал нь одоо хинч хэлээг байхад над дээр өөрөө буугаад ирдэг ч юм уу тиймэрхүү үед бас байсан. Тэгээ энэ ном тэр тал тэрийг бас надад одоо тэрнээсээ чөлөөлөгдөж би ч бас нэрээ хүн штэ. Надад бас хийж чадахгүй юм гарна штэ. Тэгээ тэр үнэхээр чадаагүй бол тэрийг чадаагүйгээр хүлээн зөвшөөрөх хэрэгтэй штэ гэдгийг дээр бас амар чөлөөлт болсон. За 2 дахь хэсгээ түрүүн хоёлаа ярьсан. 3 дахь хэсгийн холбоо гэдэг хэсэг байгаа тийм жинхэнэ үнээрээ бусдтай харилцах гэдэг тийм. Энэ дээр бас нэг айгүй гоё би бүр яг хэлмээр санагдаад тэмдэглэсэн зүйл юу вэ гэхээр яг нөгөө хин нэгэнтэй яг нөгөө дотн болохыг хүсвэл жинхнэрээ байх хэрэгтэй гэдэг тэрийг надад айгүй чухал байсан. Чи жинхнэрээ байхгүй бол хүн чамайг жинхнэр чинь танихгүй. Тийм учраас тэр жинхэнэ чамтай дотносож чадахгүй ягээ тий. Эхнэр нөхөрч байна, найз нөхдөж, өөр хүүхдч байна. Тийм энэ нөгөө намайг бүр ингээд оройлоо орж ирсэн. Жинхнэрээ хайрлагдахын гоёыг бас тий мэдрэхгүй. Тэг яг зүгээр л байгаагаараа өөрийнхөө одоо нөгөө жинхэнэ сул дорогоороо гэдэг шиг тий хайрлагдах ямар гоё вэ тий. Тэгээ яг 3 дахь хэсэг нь болохоор түрүүний таны ярьжсэн boundaries буюу хил зааг гэдэг хэсэг байна тий. Энэ айгүй чухал байсан. Тэгээд би номыг орчуулгаас өмнө яг нөгөө хил зааг гэдэг тэр boundaries номыг нь уншсан байхгүй юу. Тэгээд уншичаад би яг нөгөө нэг чамтай айгүй төстэй миний ухамсар ерөөхдөө ямар нөгөө нэг гажуу бодол ингээд тогтцсон байдаг вэ гэхээр өөрийгөө буруутгадаг. Бүх юм ингээ миний буруу гэдэг тий. Тэгээ хилзааг намыг уншичаад ийм том амыг одоо би яаж хэрэгжүүлэх ингээ шууд ингээл өөрийгөө ялалж байгаа байхгүй тий. Ийм их юм би мэдэхгүй байна. Би огт мэдэхгүй шүү дээ. Би ерөөсөө болоогүй. Би том хүн биш юм байна гэдэг тэр хүн ч айгүй хэцүү байгаа байхгүй тий. Дөрөв хөхтэй олчоод идэгтэй дүүжүрх гээд идэгсэн том хүн болоогүй гэд айгүй хүнд тусцсан. Тэгээд яг хилзаагийн уншаад нилээ ингээд хямарсан үед манай ихч энийг санал болгосон байхгүй. Тэгээ энийг яг уншингууд би өөртөө нэгүүлсэнгүй хандах хэрэгтэй юм шүү дээ. Цаг хугацаа орох юм биш. Би нэрээ тэгвэл ийм олон юм хэрэгжүүлэх хэрэгтэй юм чинь 3 сар бол болохгүй юм байна. Багтаа 3 жил болох юм байна гэх тэр үнийг хүлээн зөвшөөрсөн чинь аюу гой тайшраа. Тэгээд ингээд явандаа хилзааг ороход аюу амар байчихсан. Тэгээ хилзааг яг амархан тайлбарлах юм бол би хийн та хийн. Би юу хариуцгий, та юу хариуцгий. Энийг мэдээд дундуур нь тэр заагийн шугам маш сайн татас сурах тухай байгаад байгаа байхгүй тий. Тэгэх юм бол одоо ажил дээрх би цуглаан дээрх би гэл нэг тийм өөрийгөө нэг хэд ангилцсан өөрөөр гадаг гэсэн. Тэгэхээр тэр нар бас одоо нэг би ч нэр нэг л хүн шүү гэдэг хүлээн зөвшөөрөх бас амар тустай санагдсан. Тэгээд хилзаагтай холбоотойгоор яг энэ давхар хамааралт гэдэг юм надад айгүй чухал санагдчихсэн. Би болохоор нөө зурагтаарч айгүй болон удаа давхар хамааралт гэж сонсохоор нөө зурагтаар гарахтаа даа нөгөө архинаа хамааралтай хүнийг л давхар хамааралтай хүн байдаг гэж яриад тэгээ би давхар хамааралт гэдэг бол ерөөсөө л архичинтай холбоотой үг юм байна. Манайг л архичин байхгүй л давхар хамааралтай асуудал байхгүй гэж боддог байсан. Тэгээд яг сэтгэл зүй би ойлгох хэрэгтэй юм байна. Сэтгэл чинь өөрийгөө нэмчилдэг арга тустай, эний чинь өвчнөн тустай, оншин тустай гэдгийг мэдснээс хойш сэтгэл зүйн номнуудыг аягүй уншсан. Тэгээд давхар хамаарлыг аягүй амархан тодорхойлцсон байгаа байхгүй юу? Хэрвээ таны одоо үйлдэл те үг хэл одоо хийх гэж байгаа зүйл зан харам шин ч гэдэг юм энд хин нэгэн л нөлөөлөд байгаа бол та давхар хамааралтай хүн. Маш амархнаар. Тэгээд хилцаагүй хүний давхар хамаарал асар өндөр байдгийг намнаас харсан байна. Жишээ нь ингээл би энэ сургууль сурмаар аавж нь боль гингууд л тийш явчихдаг. Давхар хамааралтай байгаа байхгүй. Би тэр хүнээс хойд би үйлдэл өөрчилж ш тэ. Би яг энэ үг ингээ хэлмээр яснаа за ууралч нэгээ би хэлэхгүй ш. Би давхар хамааралтай хүн байгаа. Тий. Би нэг зүйлийг хийж байгаа л болж байгаа бол нэг үг хэлэх гэж байгаа л болж байгаа бол тий. Би яг өөрөө байхгүй болол тэрнийг өөрчлөхөөр шийдэж байгаа л энэ маань давхар хамаарал байгаад байгаа. Тэгэхээр хил заагаа мэдгүй тохиолдол ийм зүйл маш их болдог байгаа.
Тэгээ би одоо юу гэдэг маш их давхар хамааралтай бол нэг хүнээр бүх асуудал аав ээжээрээ шийдүүлээлсэн. Тэгэл цуглаанд яваал гэсэн алхачаараа бүх маа шийдүүлсэн те хинтээ яах вэ гэл те. Тэгж дараа нөхөртэй мөхөртэй болох нөгөө төхөр бүх маа заалгаал те. Тэгтэл чи яг юунд дуртай чи яг юу хийх гэж байгаа гэсэн чинь хариулж чадахгүй тий. Тэгээ хит их давхар хамааралтай болохоор хэн гэдгээ мэдэхгүй байна. Тэгээ ганцаараа байж чадахгүй юм ч гэдэг юм уу. Номон дээр маань ингээ хилцаагүй байхад ингээд илэрдэг шинжлэхдүүдийг аягүйх дурдсан байгаа байхгүй. Тэгээ зарим нь ингээ бүр хэтрүүлэн одоо давхар хамааралтай хүний эсрэг талын хүн нь хэтрүүлэн одоо нөгөө хариуцлах үлээ. Тэгтээ бол өөрийнх нь хариуцах хэрэгтэй биш ингээ хилийн шугамных нь гадаа байгаа байхгүй. Тэгтээ чиний өмнөөс л те одоо ингээ лими чинь заа чи тэгэрээ заа чи ингээрээ за бидрийг чинь зохицуулаад өгье гээл те чи зүгээр сууж яхад болчих юм шиг те. Тэгээ нөгөө хүнээ хитрхи хамааралтай болгочихж байгаа ч юм уу те. Тэгэхээр бусдын өмнөөс хариуцлах үлээгээ ойлгох өстой олчаад ахна ш тий. Тэгэхээр миний шийдвэр, миний хүсэл зориг, миний сонирхол, миний ирээдүй, миний мөрөөдөл бол минийх юм байна. Тийм болохоор энийг би ахлагчаас асуу шийдэхгүй нэ. Мэдээ зөвлөгөө авч болно тийм ээ. Тэгэж олон зөвлөгчтэй байх нь сайн гэд Библиэлд гэдэг. Зөвлөгөө авч болно. Гэхдээ эцсийн шийдийг би гаргана. Яагаад тэгэхээр тэрний үр дагаврыг би амсна. Би одоо тэр мөнгөнд нь ороо шийдвэр гаргаад алдчихлаа. Одоо за мөнгөөрөө шатлаа гэж бодъё л да жишээнтэй. Тэгэхээр тэр хүмүүний өмнөөс мөнгө төлөхгүй л ахгүй тий. Тэгэхээр энийг хатуугаар бодоод тэгээ энэ бүхэн минийх юм байна. Би энийг шийдэх ёстой юм байна. Бас энийгээ би олж мэдэх ёстой юм байна. Тэ хинбэ гэдгээ юунд туртайгаа бурхан намайг яг юунд ашиглахаар бүтээсэн байдгийг олж мэдэх хариуцлага надад байдаг. Тэр бас бурхан надад хэлээд өгч гэл ингээд залбираад идэх тэ. Хайх ёстой. Би өөрөө хийх ёстой тэ. Гэт эдрийг ингээд олж мэдэх надад аюулгүй юм сонирхолтой байсан. Тэгээ эндээс хашаа би хинбэ гэдэг аялалд аюул өрчтэй гарсан байна. Тийм. Бурхан ертөнцийг бүтээхдээ бид ямар үйлдэл гаргана түүндээ таарсан үр дүн хүртэж байхаар тогтоосон гэдэг өгүүлбэр хэлж цаг. Аюул том тий ойлголт тий. Тэгэхгүй бол ингээл тий өөрөө зүгээр суучаал бурхан надаа мөнгө өгөөч гэж залбираад идэг. Залбираад мөнгө унахгүй л тий тийм ээ. Би ажиллах хэвээр тий. Угаасаа ажил хийсэн хүнд мөнгө өгөө гэд Библиэлд бас байгаа шүү дээ тий. Тэрийг хайчаал залбираад байвал мөнгө бурхан хангана гэсэн гээ тий. Хөдлөл хангах гэдэг тий. Гэсэн шүү дээ. Тийм битээр одоо муудчаад байна. Нэг бол одоо эхнэр нөхөр хоёр байна ч юм уу. Энэ харилцааныхоо төлөө хичээх хэрэгтэй байхгүй. Нэг нь л эхнэр нөхөргээл болоод сунгууд нэг хязгааргүй хайрладаг хайр тэнгэрээс өгөгдчихгүй шүү дээ бурхан өгөхгүй. Тэр хайрыг чинь тордно, ардчлан, тэтгэн те тэгжээж энэ хайр чинь хിവэрээ тогтнохоос нэгэн тал гэрэлцсэн бол тайрын хайр хизээч дуустдгүй маа гэсэн ойлголт байхгүй ш. Тэнгүүд чи намайг насаар нь хайрлна гэвчтэй. Байгаагаар нь хайрлна гэвчтэй. Би байгаагаараа л ээж штэ тий. Ерөөсөө өөрийгөө өөрчлөгдөхийг хүлээн зөвшөөрөхгүй тий. Гэл ингээд суугаад ах чинь буруу болчихж байгаа хгүй. Тэгвэл миний муу буруу зан чанар байгаа бол би энэ дээр ажиллах ёстой штэ тий. Би ямар өндөр одоо юу намхан байснаа өндөр болох тий. Тэр тухай яриаггүй штэ. Өөрчлөгдөшгүй зүйлийн тухай яриаггүй. Харин муу зан чанар байгаа бол буруу ойлголт байгаа бол энийгээ засахын төлөө би хичээсээр авах ёстой. Тэгтэл иймэрхүү зүйлийг хайчаад өөчи гэрэлцсэн одоо насаар намайг хайрал. Би ингээл бэжээ гэдэг чинь үний тийм хандлаганууд айгүй олон буруу зүйлийг айгүй сайн засаж өгсөн ном байгаа байхгүй тий. За дөрөвдүгээр хэсэг. Сайн муугийн асуудлыг шийдэх нь. Асуудал юунд байна вэ? Сайн муутай эвлэр амьдарч чадахгүй бол яах вэ? Энэ дээр нөгөө нэг зөөрөл надад айгүйх таалагдсан байхгүй юу. Тэгээд нөгөө хүн яагаад ингэ төгс үйлдвэрийг хүсээд идэх юм те. Яагаад ингэ илүү сайн байхаа хүсээд идэх юм гэхээр бурхан биднийг эдийн засаглалт бүтээсэн төгс төгөлдөр дотор бүтээсэн те. Бүх юм төгс байсан. Тэнд үхэл байгаагүй, тэнд гим нүгэл байгаагүй. Гим нүглээс болоод бид нар төгс төгөлдрөөсөө гараад ирчихсэн те. Тэгээд зохиолч минь айгуугаа тодорхойлсон байгаа. Тэгээд түр ингээ мөнхөөс аваад бидрийг мөнхөд зовхъя гэж айсандаа бурхан эдийн засаглалаас гаргаж ирээд одооны цаг хугацаанд тавьсан, амралтын цаг хугацаанд тавьсан. Энэ цаг хугацаанд бурхан бидрийг авраад, биднийг өөрчлөөд, мэс засал хийгээтэй буруу зүмээ засаад, гоё хүн болгоод мөнхийн мөнхөд аваачих төлөвлөгөөтэй болохоор бидрийг эдийн засаглалаас авсан юм а гэж байгаа. Тэгээд тийм болохоор бид нар төгс төгөлдрийг мэддэг учраас мөнхөд тэрнийг хүсдэг. Энэ нь айгүй сайн зүйл. Гэхдээ би төгс байх ёстой гэд эргээд өөрийгөө чичлээд юм уу бус түүнийг чи төгс байсангүй гэж загнаад ихтэл буруу болчихж байгаа. Нэг бол эсрэгээрээ би байгаараа л юм тгээ яах юм. Өөрчлөгдмөргүй байна. Бурхан нам байгаар нь хүлээж авсан гэдэг буруу ойлгоод тэр муугаасаа те илүү доод түвшнээс дээшээ явъя гэж хичээхгүй бол бас буруу гэд. Тэгэхээр энэ нөгөө нэг яг ингээд ийм төсөөлийн төгсгөн те яг одоо байгаа байдалтай би мэдээж асар өөр байна. Гэхдээ ийшээ
одоо төгс болоход хичээхээ зогсож болохгүй энэ төгстөө хүрэхгүй байгаа өөрийгөө байн гуучлан нэгүсэж хүлээн зөвшөөрөхөө зогсож болохгүйгээд энэ хоёрыг айлах ингээ ойртуулах хэрэгтэй гэд тэр ойлголт одоо айгүй гоё байсан. Тэгээ энэ номыг уншихаас өмнө миний дотрыг айгүй олон бий байдагсан байхгүй. Яг аль нь би гэхээр би хариулж чадахгүй те. Энэ чамтай харилцаа нэг бий байгаад байдаг, ажил дээр нэг бий, хүүхдүүдэд жоохон ууртай бий байгаад байна. Тэдрийг чи ингээд нэрэл мэдэлд ороод хань загнчаад ахаа айгүй амархан. Тэснэ тэр хүнээс айгаад эмээгээд ахаа. Би яах хинэ. Тэг дотроо нэг айгүй гоё юм төсөөлдөг. Тэгтэл би бас биш байдаг. Тэгээ энэ зурчил намайг айгүйх зовоод байсан. Тэгээ би сүүлдээ бурхны өмнө очиод би ховир нүртэй юм болов уу? Би итгэж биш юм болов уу гэлтэйс. Янз бүрийн асуултаар ингээ өөрийгөө булдаг байсан. Тэгсэн чинь ингээд хуурамч би жинхэнэ би гэдэг. Энийг нэг болох гэдэг нэг биений асуудал шийдэж байгаа байхгүй. Төсөөлийн төгс би байгаа. Бодит би байна гэхээр дараагийн ингээ биеийн асуудал шийдэгдээ. Тэгээ миний биенүүд ер нь аюу айтайхан нэг болж эхэлж байгаа байхгүй. Тэгээ одоо бол энэ үйл явц дуусаагүй л байна л да. 2 3 жил болж байгаа. Магадгүй интеллигенс явтал үргэлжлэл авахын үйл явц тийм ээ. Гэхдээ нөгөө тэр төгс яг Паулын хэлдгээр те төгс болохоо хичээхээ зогсож болохгүй. Гэхдээ бодит өөрийгөө бас нэгүүлсгээ зогсоож болохгүй тий. Тэгээд яг энэ тэнцвэрийг бид нар хадгалах хэрэгтэй гэд эндээс ойлгосон намайг айгуу гоё болгосон тий. Тэгээд яг энэ үннүүдэл бусдад хүрэх хийсэнтэй ойлгосон зүйлсээ гэдэг сэтлэр яг авчуулга хийсэн. Сайн хэвээр ойлголт байсан шүү. Тэнгүүдээ дараагийн хэсэгтэр одоо том болох тухай байсан шүү дээ. Яг 30-40 хүрлээ гээл том болчихсон юм байна. Зүгээр хөгшин байлаа гэ надаас хөгшин байлаа гэ тэр хүн надаас ухаантай халбгүй мэн. Нөгөө Тимот номдэр хэлсэн байдаг шүү дээ. Хин ч чамайг залуу гэж доорч бүх үзгээ. Харин итгэгчтэй үг зам байдал зам байдлаар үлгэр дуурайл болоо гэж бичсэн байд. Тэг яг тэрэн шиг би одоо хэдий залууч гэсэн би одоо чуулганд үйлчлдэг байхгүй юу. Тэгэнгүүт за одоо ингээд энэ хүн надаас ахмад юм чинь энэ хүн надаас ухаантай байх хэвээр энэ хүний үгийг би одоо надад нэг л үг хэлэх юм бол би одоо үг дуугаа тахчих хэвээр ч надаас илүү их мэдчихэж байгаа юм чинь гэдэг нэг тийм яг зөв сонсогдож байгаа боловч яг сэтэл нь буруу тийм ойлголтууд надад зөндөө их байсан байна гэдгийг би уншаа ойлгочихсон байхгүй юу. Тэгээд би одоо хэдий нас залуу байлаа гэд одоо бурхан үнэхээр намайг тослоо томилсон бол би тэнцээ нэг тийм эрх мэдэлтэй би тэнцээ одоо хинч одоо намайг өсч томроо төлөвшгийг хинч тэнцээ гэж зогсоогоо барьж байгаа байхгүй. Тэгэхээр тэр ойлголтыг энэ номноос бас айгуу гоё гаргаж ирлээ л дээ. Бид нар ингээд айгуу олон итгэгчийн хувьд гэж миний эргэн тойрон байдаг болохоор би тэгж байгаа. Тэгтээ тийм биш хүмүүс ч гэсэн олон байгаа. Тэгтээ би бас өөрөө юм байсан. Миний өргөн тойрон айгүй олон хүн байсан болохоор би одоо нэг зүйл хэлэх гээд байгаа байхгүй. Тэрний үхээр бид нар ингээд итгэвч болонгууд тэг ямарваа нэгэн тослогоо томилгоог ч юм уу те одоо ингээд пастораа ч юм уу томилогдлоо, ахлагчаар томилогдлоо ч гэдэг юм уу, үйлчлэл томилогдлоо. Нэг бол ингээд итгэвч болоогингууд миний ингээд эзэнтэй харилцаа нэгдээд миний сүнс те одоо амилж байгаа болохоос биш тэрнийг дагаад төлөвшөл өөрөө ороод ирдэг юм а гэдгийг хатуу ойлгох хэрэгтэй болж байгаа. Итгэвч болонгууд л би төлөвшдөг байсан бол ямар амархан бэ тий. Тэгтэл тийм ш итгэвч болоод 20 жил болсон ч төлөвшөөгүй хүн байдаг. Итгэвч биш хэрнээ асар өндөр төлөвшөлтэй хүнч байж идэг байхгүй. Тэгэхээр төлөвшлийг тий одоо энэ зүрстгэлийн энэ төлөвшлийг итгэлтэй хайлж утгах нь асар аюултай байгаа байхгүй. Энэ ойлголтыг минь энэ ном өөрөө асар их залруулж өгсөн. Тэгэхээр одоо юу гэдэг ингээл пастор болонгот ингээл хончлох мэрэг ухаа ингээл тэнгэрээс буугаад ирэхгүй те би суралцах хэрэгтэй би энэ хүмүүстэй яаж ажиллах уу энэ хүмүүст үгүй хөндлөлт би яах вэ гэж судлах хэрэгтэй те зүгээр ингээд залбирж итгэлтэй библийн тайлал орж ирэл явахгүй штэ их тохиолдолд хийхгүй тийм ээ. Тэгээ мэдээж эзэн бидэртэй шууд ярих тохиолдол байдаг энийг би үгүйсэхгүй тийм ээ. Тэгэхээр бид нар итгэж болонгуудаа төлөвшдөггүй маа гэдэг энэ намайг нөр айгу хатан ухааруулсан айгу гой санагдчихсан. Зүгээр тэнгэрээс унаад ирчихдэг маа. Би шууд төлөвшөөл гэгэрэл нүд нэгдэлтэй айгу гой харилцаа хандлагатай болоод тийхгүй энэ маань миний хийх ажил байгаа байхгүй тий. Бурхан надад арга замыг өгсөн, бурхан надад заавраа өгсөн. Энэ үгийг бариад би итгэлийн ах дүүстэйгээ нийлээд ажиллах тэр айгу том их ажил эхэлж байгаа байхгүй дөнгөж эхэлж байгаа шинэ хүн болох үйл явц маань сүнсээрээ би шинэ хүн болцсон харин зүрстгэлийн хувьд энэ дэлхий дээр дэд өсөд турсан цагаас эхлээд байсан түрүүний чинь хэлдэг шиг гажуу буруу зөндөө олон бодол байна зөндөө олон буруу ойлголт байна буруу үйлдэлүүд байна тэр болгоныг засах те яг нөгөө төгс төгөлдөр хүнлөөгөө ойртох эзэнтэйгээ адилхан болгох тэр үйл явц маань цааш нь эхэлж байгаа.
одоо би итгэвч болсон, шинэ хүн болцсон, үнэн. Шинэ хүн болсон учраас эзэн намайг хүлээж авсан, үнэн. Гэхдээ би миний зүрх сэтгэл бүх зүйл хуучнаараа байгаа гэдэг нь бас үнэн байгаа байхгүй тий. Тэгэхээр хиймлэр шууд бүх үйлдэл ингээл өөрчлөл би амар гоё амен гэж хэлдэг болоо тэ айгүй гоё залбирдаг болоо би төлөвшгүй маа гэдгийг хат ойлгох хэрэгтэй гэсэн. Тэгээд надад асуудал байна уу гэдгийг сөхөж харах те харимж эсрэгээр эзэнтэй нийлээ зүрх сэтгэл явах эзэн миний зүрхийг надад таниулж өгөөч. Тань таалагдахгүй юм байл илчилж өгөөч. Би юунд дэр ажиллах хэрэгтэй вэ гэх те. Тэгээд өөрөөрөө байц сурах бол өөрөөрөө байц сурах те. Өөрийнхөө хүсэл сонирхлын араас явгоо дандаа бусдыг дагаа явцсан байсан бол тэр хүсэл сонирхлоо хайж олох. Яг тэр эзэн намайг өөрөө ямар нэгэн зүйлд ашиглахаар зорилготойгоор бүтээсэн баг шүү дээ. Би халбаг юм уу, сэрээ юм уу, хутга юм аа гэдгийг таньж мэдэх нь миний даалгавар ахна шүү дээ. Энийгээ таньж мэдээд үүнийхээ дагуу эзэнд үйлчлэхэд эзэн өөрөө алдрыг авдаг ахна шүү. Тэрмээс бид нар ингээл дуудлага гэлдэг нь цуглаан дээр байхтай чи магтаалуу чи ухтагч үгдэл үйлчлэгч дуудлага гэж ойлгодог үг байгаа байхгүй. Та эмчийн дуудлагатай юу? Тэгвэл та эмчээ хий. Энэ үед бурхан таныг хараад амар баярлна. Та багшийн дуудлагатай юу? Та багшаа хий. Тэгээ та тэр яг бурхны танд өгсөн тэр нөгөө бэлэг авьяасыг ашиглаад бурхны танд өгсөн тэр одоо яг тэр одоо авьяасыг те мэдлэгийг мэдээллийг яг тэр танд өгсөн өгөгдлүүд шүү дээ. Бурхан хин хөвлөд ах танд өгсөн өгөгдлүүд байгаа ш таны зан чанар байна те. Тэгээ таны авьяас байна, таны сонирхол байна. Энэ болгоныг ашиглаад дахта та өөрөө асар их юм сэтгэлийн таашаал аавна. Тэгээ эзэн та өөрөө ирэхгүй талархын бурхан ямар гоё юм бэ? Та намайг ямар гоё дуулдаг болгосон юм бэ? Та намайг ямар гоё бүжгэлдэг болгосон юм бэ? Миний ойж байгаа хувцснуудыг хүмүүс өмсөд ямар гоё болж байна. Хормон дээр үнэхэр үцгэлэнтэй байна. Гэдгийг хараа та баярлна. Таныг тэр нөгөө бэлэг авьяасын ерөөлийг хүртэж байгаа хүмүүс өөрөөсөө бас баярлна. Тэгэд энийг харахтаа бурхан өөрөө хязгааргүй баярлдаг байгаа. Тэгээд энийг ойлгож бүтгэн таны даалгавар байгаа байхгүй тий. Тэгтэл бүх зүйлийг сүнслэгжүүлэлт ерөөсөө л эн чин дэлхийн муухай гэж цуглаан дээр суух тухай биш байгаа. Тэгэхээр яг өөрийгөө хэмээ гэдгийг танихаа өөрөө гартаа бах тий амьдралынх эзэн болно л гэдгийг одоо том хүн гэж амархан тодорхойлж байна. Би юу их өөрөө шийдий, юу хийхээ өөрөө шийдий, хагар явах өөрөө шийдий тий эзнийг дагаад алах уу алахгүй юу гэдгээ ч гэсэн би ухамсартайгаар өөрөө шийдий. Энэ хүн би заа гэж хэлэх үү үгүй гэж хэлэх үү гэдгээ би нөгөө гомдоочих үедээ гэсэн сэтлэр биш те. Ингээ хийхгүй бол энэ хүнд би одоо муухай хүн болоо аргач чинь би муу итгэж болоо аргач чинь би итгэж юм шин бүх юм заа гэж хэлэх ёстой гэдэг хандлагаар биш. Үнэхээр би хийж чадах жаавал заа гэж хэлнэ чадахгүй бол үгүй гэж хэлнэ. Тэг яг л ингээл амьдралынхаа эзэн байх нь том хүн байгаа байхгүй тий. Тэгэд энэ болгоныг ингээ багтаасан юм гоё ном тий. Юм гоё ном байх нэ. Тэгээ яг хөшөө өөрийн адил хайрладаг шүү дээ. Тэнгүүд бурхан эхлээд өөрийгөө хайрл гэдгийг энэ ишлэл дотор багтаасан байгаа байхгүй тий. Тэгээ яг өөрийгөө хайрлах ямар чухал юм бэ? Тэгээд өөрийгөө хайрладаг хүн чинь бусад хүнийг бас яаж хайрлахыг мэдэн штэ тий. Бусад хүний оронд өөрийгөө тавьж харж чадна. Энэ хүн үнэхээр чадаагүй юм, үнэхээр болоогүй юм байна. Энэ хүн ийм үедийн гисэн байна гэдгийг харах тийм илүү зүрхний орон зайтай болох юм болов тий. Тэгэхээр энэ номыг уншаасаа гэж одоо энэ подкастыг сонсож байгаа үзэж байгаа хүн нэг болгонд уриалмаар байна. Тэгээд ном яриад эхлэнгүүт итгэж хүмүүс ингэж боддог штэ. Библи бол Бурхны туйлын үнэн хэлсэн үг мөө. Ном бол яг хав сонгомл юм а гэж ярьдаг штэ. Тэгвэл та тэрэн дээр юу гэж боддог вэ? Ном гээл одоо бараг л номоо уншаад Библийг уншихгүй байгаа ч юм шиг. Номны зохиогч их ч юм уу, номыг одоо сурталчилсан тэр хүнийг шүтэх гээд байгаа юм шиг тийм ойлголт одоо зарим хүмүүсийн дунд ингээ явган яриа байгаад байдаг. За яг тэ би яг Библийг уншиж тийм ном чаах уу гэж ярьдаг хүмүүс бас байна. Тэгэхээр та тэрэн дээр ямар би болохоор яг эсрэг үзэл бодолтой байдаг. Миний хувьд болохоор яг ингэж өөрийгөө тижээдэг, титгэдэг те эзэнтэй бас харилцаж яадаг. Айгүй том сууг маань өөрөө ном багхгүй юу. Тэгээд номыг би юуж боддог гэхээр Библийг ч гэсэн хүн бичсэн ш. Тэ бурхан бидэнд хэлхийг хүсвэгээ Библиэд намжуулжсэн. Мэдээж Библиэд энэ зэрэгцэх ном нэг ч байхгүй. Гэхдээ бас нэг үнэн юу гэхээр Библи өөрөө Монгол Библи өөрөө орчуулга. Тэгэхээр бид нар монголоор уншаад яг тэр Библийг ойлгох боломж бас байдаггүй. Тэгэхээр бас бидний нөгөө нэг теологийн ойлголт шиг юм олон ойлголтыг бид нар ойлгож чадахгүй юм биш. Хүн болгон тийм эрдэмтэн гайхалтай тийм теологч биш байгаа байхгүй тий. Тэгэхээр энийг чинь ойлгосон
бид нартай яг адилхан бурханд итгэдэг, бурханд маш их хайртай агч нараар минь дамжуулаад бурхан бидэнд хэлхийг хүсэж байгаа үгээ бичүүлдэг гэж би итгэдэг зарим нэг номны хувьд бол энэ номноос бол би яг тийж бурханы зүрх сэтгэлийг те энэ хүний бас те бурханы хэлж байгаа үгийг хайртай ах トゥ нартай ойлгуулчих юмсан гэсэн тэр сэтгэлээр бичигдсэн номнуудыг бол бид нар хайрлал унших хэрэгтэй гэж боддог шүү дээ. Ялаа бидний ойлгож чадах айгүй олон зүйлийг маш олон буруу ойлгож ирсэн ишлийг тайлбарласан байдаг. Шинэ номон дээр байгаа л да одоо ингээд те хүн болгон өөр хаачааг өөрөх хэрэгтэй гэсэн байдаг. Нэгэндээ битгий тусал гэдэг байгаа юм шиг те. Тэсэг хэрнээ нэгний хаачаанаас өөрлөцгээл ингээл ганцхан бүлгийн зайтай ховрог. Яа гэдэг юм бол бурхан намайг хачаагаа өөргөснээ нэгнийгээ өөрлөцгөн гээл те. Энийг 20 янзаар ойлгочдөг байхгүй. Зарим тохиолдолд дааж давхын эцэсгүй хүнд зовлонгоо өөрөө үргээл зүдээд явж байгаа итгэж мэн байдаг. А гэтэл өөрийнхөө хийх ёстой маа хүнээр өөрлөхөө сууж идэг. Чи надад туслах ёстой шүү дээ. Библиэр тусал гэсэн маастай тусал өөрөө гаргүй юм шиг хүлдэхгүй юм шиг те өөрийнхөө залхуу байдлыг шалтгаалж байгаа. Тэгтэл энэ яг тэр англи хэл дээр ч 2 үгээр байгаа. Тэгэхээр еврей грек библиэнд бас л 2 үг байгаа. Нэг нь болохоор дааж давшгүй ачаа гэсэн burden гэдэг үг байгаа. Нөгөөх нь load гэдэг юм өөр хүчтэй ачаа шиг миний дааж чадах ачаа. Тэгэхээр юу гэсэн үг аа нүг гэхээр би өөрийнхөө ачааг өөрөө өөрөх ёстой, миний даах ёстой, миний үүрэх ёстой ачааг. Тэ би хүүхдүүдэд өсгөстэй би залбирсаар хагаад миний хүүхдээ амар л хүмүүжлтэй болохгүй уучлаарай. Би тэр хүүхдээ ажиллана, уйлаад ажиллана, дуулаад ажиллана. Тэ маш их ажиллаж би тэр хүүхдийг эзэн талд зөв хүмүүжлтэй хүүхд болгоно. Зүгээр хайчил тэр хүүхд чинь зөнгөөрөө л өссөн шүү дээ. Тэ тэгтэл яг тэр шиг ингээд миний үүрэг ачаа биш. Би өөр хотлоо хөдөлмөрлөх хэрэгтэй. Би гэр бүлийн хотлоо өөр ажиллах хэрэгтэй байхгүй. Чи намайг тижээх хэрэгтэй үстэй. Чи их мөнгө олдог надад өг гэж хэлэхэр л надад байхгүй тий. Би өөрийг ахалчлах хэрэгтэй. Гэхдээ хамгийн амархнаар би өөрийнхөө үсийг самнах хэрэгтэй гэдэг хүн ирээд намайг самнах хэрэгтэй ингээ ард цагаа яваад байдаггүй шиг бүх юм тийм тий. Тэгтэл үнэхээр дааж чадахгүй ачаа гэж байдаг ш. Үнэхээр энэ ах トゥ маань маш хүнд имийг тоол явж байна. Тэнд нь би ороод туслах хэрэгтэй байна ш. Тэгтэл залбирцсан. Тий. Залбираалаа. Тэгээ болчих. Тэгэл болчих. Гэх чи өөр айгүй харгас аваад байгаа байхгүй тий. Тэгэхээр энэ ялгаанууд хурлын библиэлд өөр байдаг ахна шүү дээ. Тэгэхээр ийм ойлголтуудыг яг бид нартай адилхан эзэнд итгэдэг, эзэнд маш их хайртай ах トゥ маань эзнээс ишэлт авч ойлгоод бидэнд бичиж өгсөн зүйл байдаг. А бас нөгөө нэг өрөөстэй ойлголт нь болохоор дэлхийн номнууд гэлтэй. Тэгэхээр дэлхийн дээр бурхнаас ангид юм миний бодлоор байдаггүй гэж би боддог тий. Удирдлагын ухааны номнууд чи ингээл бурхны өгсөн мөрөг ухаанаар хүмүүс удирдлагын ухааныг ойлгоод бичсэн байна. Тэрнийхээ дагуу явна тий. Сэтгэл зүйн зарчмуудаа ч гэдэг юм. Тэгэхээр ерөнхий авах ёстой бид нар бол номноосоо авдаг л байх хэрэгтэй. Мэдээж шүүн тунгаах чадвартай байх хэрэгтэй. Буруу зөв ном уншаа. Тэргээ шүтээд буруу тишээ явж болохгүй. Мэрэг ухаантай, шүүлтүүртэй хандах ёстой. Юу уншихаа зөв сонгох ёстой. Тэгтээ унших ёстой. Мэдээж Библи уншихад хизээч зогсоож болохгүй тий. Эзэн үгийг өдөр болгон унших тусам бид нар өөрөө ч мэдэхгүй хаалдаг, тижээгддэг тий. Тэгэхээр эзнийхээ үгийг уншина, хажуугаар бусад ном уншина тий. Одоо та түрүү ярьж штэ ингээ шүүн тунгааж явах хэрэгтэй гэж юм. Тэгвэл хүмүүс ер нь яаж одоо энэ номын зохиолч нь теологийн алдаагүй ном бичсэн бэ гэдгийг ер нь мэдхүү. Тэрийг яаж би болохоор ерөнхийдөө зүгээр яад штэ. Нэг одоо итгэл даахууц хүмүүсийнхаа санал болгосон номыг уншдаг гэхүүдээ тий. Тэгээ дээр нэг өмнөх өгнүүд байгаа. Одоо шинэ намны уралд нэг Библийн сургалтын төвийн захирал Усан гамб захирал маань өгчсөн байна. За тэгээд Батболт пастор бичсэн байна. Сэтгэл зүйч инхүүл гэх бэлэг гэх хүмцсэн байна. Campus Crusade-ийн захирал байсан. Баторж ах маань бичсэн байж гэх юм уу тий. За ардталт нөгөө бидний аягүй хайртай Жош Мактавал тий. Нөгөө нөцгөн үнэн бичсэн хүмүүс байна гэдэг ч юм уу. Тэгээ иймэрхүү нөгөө итгэл даахсан хүмүүсийн бас сэтгэлүүд байвал эдгэр чинь бас ингээд өөрийнхөө хэмжээд ингээд тамгаад авчиж штэ энэ ном бол зүгээр байна гэдгийг тамгаад авчиж. Тэгэхээр нөгөө итгэл даасан хүмүүсийнхаа одоо санал болгож байгаа тэр хүмүүсийн өмнөх үгийг бичсэн ч юм уу те сайн гэж хэлсэн номнуудыг ингээд түгээд уншаачдаг штэ. Ямар ч байсан та юу ч болж исэн уншаарай гэж хэлье. Тэгээд дан ганц одоо бидний өөрсдийн ойлголтын дээрээ үргэлж тулгуурлаад бид нар алдж байгаа мэдхгүй ч байгаа үе бас биднэрт байж болно. Тэгэхээр бидний өмнө амьдарч исэн ахын дүүс маань яг л бид нартай адилхан итгэлийн замаар замнаад ирсэн байгаа. Тэгээд тэрийг номон дээрээ буулгацсан, номон дээр яаж алдаж, энээсээ яаж гарсан талаар бид нар уншиж байгаа юм бол
одоо олон зөвлөл таны түрүүний хэлдэг шиг тий олон зөвлөгчтэй байхын давуу талыг бид нэр яг тэгж гаргаж ирэх байхаа шүү дээ тий. Тэгэхээр подкастын маань урилгыг хүлээж аваад үнцэнтэй цагаа гаргаад ирсэн Чавцаа гихчтэй маш их баярлалаа. Тэгээд олон хүн тань шиг ийм одоо таны одоо номоо орчуулангаа номон дотроо номтойгоо амьдрнаа гэдэг шиг олон хүн болохгүй байгаа асуудлуудаа олж харж олон хүн энэ дээр ингээ ажиллах хэрэгтэй байна гэдгийг хүлээн зөвшөөрөх болтугай энэ номыг уншаад намайг урьжсанд баярлалаа. Тэгээд бүх уншигчдад нь бас уншигтынхаа төлөө бас залбирах болно. Энэ номыг уншиж өөртөө тулах аянаа бас амжилттай сайн хийгээрэй гэж хүсэх байна. Тэгээд нэг зүйлийг онцгойлон сануулхад энэ ном маань ганцаараа уншихад айгүй хэцүү ном. Айгүй хүнд ном. Тийм болохоор найз нөхөртөөгөө тий хамтдаа уншаад хамтдаа гоё үргэлжлэгдөөд унсан нэгээ татаж басгаад яваарай гэж хүсье. Тэгээд подкастыг эхнээс нь төгсгөл хүртэл нь үзсэн үзэгч та бүхэндээ маш их баярлалаа. Дараагийн дугаараар уулзцаая.